За минь шүү манайха минь шүү. Минь шүү. За Монгол улсын ерөнхий сайд Нямосрын учрлаа. Одоо та дуурах цаг чинь болцсон биш үү? Та их хурдтай гэдэг, та их юмнаас айдгүй гэдэг. Одоо дуурал та. Дуурахгүй мó? Энэ захигийн элбэгдэрч сайхан бэлэг нь хэм тэртэнгүүч эх орондоо ирчтэй шүү дээ. Одоо шалахгүй мó? А? Зүгээр ингээд аясаар нь байлгаад ах юм уу те? Ард түмний зэвүүцэл дургу бол асар их хүрсэн байгаа шүү. Хүн болгон мэдж байгаа шүү. Оюутлогын эсрэг тэмцсэн тийм ээ. Иргэн гандамар анх энэ асуудлаар шүгэл үлээж тийм үү? Энэ нийгэмд шүгэл үлээсэн миний бие. Үнэн. Эр шинжилгээний хөдөлгөөний нөхдүүд иргэн гандамрыг тухайн үед гуйсан. Тэр Бээжингээд авах мохоо бүгдээр гандамраа хамтаа явъя гэдэг эвлэлэн нэгдсэн. Өнөөдөр эвлэлэн нэгдээд өнөөдөр бид ямар ч цөөгүүлдэ дуурсаа. Би цөөгүүлхнээ байсан. Гэтэ амжилт бол гаргасан. Амжилт гаргасан. Мэдгүйг мэдрүүлсэн. Тийм үү? Тэгээд хамгийн гол нь одоо учиртай нийт монголчуудаа уриалмаар байгаамаа. Миний хувьд бол би цөөгүүлхнээ байж олно. Цөөгүүлээ байж олно, тийм үү? Одоо 7 сарын 20-нд явж бас зам маань тэмцэн барьна гэдэг байгаа иргэдийг дэмжиж байгаа. За би сая талбай дээр очиж уулзлаа, нөхдөлтэй уулзлаа. Нөгөө эр шинжилгээний нөхдөл чинь лайвжгаад яваад өгсөн. Бид бол тэд бол агж явахгүй гэдгийг хэлсэн байна. Тэр явах нь тэр хүмүүсийн асуудал. Тэгээ заавал хүнийг шахаж шаардж явахгүй шүү дээ. Үзэл бодлоо бид нар нэгдээд ард түмэн бид нар жирийн иргэд дундаас одоо бид нар явнаа. Жирийн дундаасаа бид нар явна. Бид ингээд тэмцлийг өөгч биш, булчирхаач биш болгоод хajдаг улсууд бол хамгийн хортой. Үнэхээр одоо на баас ихч нөгөө отхон сэтгүүлч уянга гişүү асан бол огтоосоо явахгүй, ойлгомжтой явах сонирхолч байхгүй тэр улсууд. Тэр улсууд тийм тэмцэл, иргэн гандамрын тэмцэл, Монголын ард түмний тэмцэл бүгдээрээ нэг зүг тийшээ тэмцэж байгаа гэдгийг бол монголчууд бид нар бүгдээрээ мэдж байгаа, би ч мэдж байгаа, чи ч мэдж байгаа гэж сүм мэдж байгаа. Хамгийн гол нь эвлэлтэн нэгтгэл хамгийн чухал байна. Тэрнээс өнөөдөр ингээд энэ оюутлогоо 90 онтод өнөөдөр ялт байгуулад бүр сайхан болцсон юм ерөөсөө байхгүй байгаа. Энэ Монгол улсын засгийн газрын жихэнд нь хүрсээ, бидний төвлөлд хүрсэн. Иргэн гандамар 2-3 удаа хаягаа хаалгасан. За иргэн гандамар тийшээ өрөөлж явсан. Бид хамтаа явсан. Очоод 2 хоног миний нойролж ирхээ өвдсөн. Би төмөр биш штэ, робот биш. Үнд нэг өвддөг барьдаг хууч өвчин гэж байна штэ. Яг гоо үнэ залуу байхдаа тоглоом гэдэг юмыг тоглоод одоо ч мөрөдөл том тоглолдог. Би бодлоо ярихгүй. Тоглоом гэдэг энэ юмд явсаар байгаа шинэ өрөөгөө нойргоо, шинэ өрөөгөө хамаагүй контролгүй өрөө шинэ хамаагүй хоолндоо тохирж идэхгүй үдний үүдэлтэйгээс нойролж иргааны юм өвчин туссан. Гэтэ яах вэ? Гэтэ энэ өвчөнд нэг тийм амар ялагдахгүй. Хамгийн гол нь учир нь монголчууд эвлэлтэн нэгдээд хамтдаа байх л хамгийн чухал байхгүй юу? Би бодоод байгаа юм. Одоо оюутлогоо явал бүгдээр явах юм бол харин одоо араа туршлагатай болсон байгаа байхгүй. Бид явах юм бол зүгээр бид нар гараараа бичээд тавьсан лоозон барай сууж ирсэн. Үнэ бидэнд лоозон байгаагүй. Одоо явах юм бол цөмөрөө Хятадаар, Оросоор, Англиар орны дэлхийн улсуудын хил дээр өнөөдөр лоозонгоо бариад бид тэнд очиж тайвнаар үзэл бодоо илэрхийлж жагсаж тэмцэх нь хамгийн чухал юм а гэдэг байр суурьтай байгаа. Өөр байр суурь бидэнд бол байхгүй. Бидний тэмцэл зогсоогүй. Би хүмүүс шиг тэмцлийг ингээд тарамдаа ичдэг ямар нэгэн тэмцлийн хойноос явжгаад нэг хэд хоног дуурж байгаа тэгээ мартчихдаг. Өөгч булчирхаач болгодог хүн би дургу. Би тэг тэмцэх дургу. Тэмцэл байгаад бид юуны төлөө тэмцэж байгаа? Би энэ үр хүүхдийнхээ төлөө газар шороо байгалийн баялаг эх орныхоо төлөө дуурж байгаа штэ. Учир нь би уул ургаас эндий шилдэггүй. Учир нь би том компани захирал биш. Учир нь би энэ харийн энэ шар толгойтонгуудын би зарц боол биш. Өнөөдөр яаж вэ? Улаанбаатар хотод нэг түүжилтэй түүжил гэдэг мангасаасаа салж чадахгүй л явж байна. Ямар сандаа гэрүүдээ харж явсан. Ордны байдлыг гараад хөдөлгөл бараг цаг 10 минут шахуу түүжинд одоо явж штэ.
Одоо бидний тэмцэл зогсоогүй. За миний тэмцэл там зогсоогүй. За эрс шилжүүлэлтөө нэгэн явахгүй гэдэг юм байна. Явдгүй юм байж. Тэрийг гуух шаардлага байхгүй. Явахгүй бол явахгүй. Өөрснийх л одоо хүний үзэл бодлыг тулгаж болохгүй шүү дээ. Явахгүй бол явахгүй шүү дээ. Тэр хамаагүй. Одоо отгон сэтгүүлч уян гишүүн тийм үү? Одоо тэр баасан гэгч нарыг бол би авч явмаар байна би. Тэмцэлд үнэхээр энэ тэмцэх гээд байгаа бидэнтэй хамт эвлэлтэн нэгдээ тэмцээд яв. Жирийн хэрэгцээгээ. Тэрнээс вакуумжаад энэ тэнд очиод нэг лайвцсан болоод нэг нээлттэй микрофон ажиллуулсан болоод ингээд яваад тархиугаа цаг хугацаа алдаад байгаа байхгүй юу? Цаг хугацаа алдаж байгаа. Өнөөдөр Монголын ард түмнээс 100 200 залуучууд эвлэлтэн нэгдэхгүй гэх тийм бодол байхгүй шүү дээ. Эвлэлтэн нэгдэн шүү дээ ард түмэн чаа. Өнөөдөр 90-ад онтой группод дэлхийн үндэстэн дамсан лөөрийн том корпорац ахгүй аймаар маш том корпорацээс иргэн гандамаар дуурж байгаа. Би асар эрсдэлтэй замаар явж байгаа. Гэхдээ айхгүй. Хулчихгүй. За манайха шэр гэдэг тхөө. Үнэхээр энэ 50,100 гаруй дагагчтай болсон хаяг маань ингээд үнс шиг болцсон. Юу ч хүн орж ирэхгүй ингээд учир нь юм байгаад байна л да. Би ч мэдчихэж байгаа л да. Энэ байнгын репорт блог хийдэг энэ трол армуудыг хийж байгаа ажлаас үүдэлтэйгээр иргэн гандамын үзэл бодлоо илэрхийлэх төлөв сошиал нам болгоцсон байж байгаа. Гэхдээ ер нь 10 машинтай иргэд нэг машинда 5-аар 4-5-аар 4-өөс суучин за ингээд 40 иргэн бид нар яваад лооцонгоо бариад суугаад дэлхийн нийтэд энэ үндэстэн дамсан корпорац шившиг болох хэрэгтэй байхгүй юу? Шившиг болох хэрэгтэй. Тэгэхээр аяндаа гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагаар өөр улс их орны байгалийн байдлыг цөлмөж ирсэн тийм үү? Улс их орноос нь хөөгдөж гартлаа болтлоо лөөвөрцсөн энэ навчнуудын булхаа болжиргаа бүгдийн дэлхийн нийтэд шившиг болох хэрэгтэй байхгүй юу? Шившиг. Долоо сарын 20-нд явъя гэсэн амандаа л байл да. Явъя л гэж штэ. Би ард түмэн хаашаа гандамар тийш штэ. Би иргэдийн төлөөлөл бол тэмцэл дуурж явдаг иргэний хувьд иргэд хаашаа би тийшээ байх ёстой штэ. Явъя л гэсэн штэ бүгд тэр явъя гэд. Зүгээр нэг агц зохион байгуулад ирэх мэрх хэмжээний бол хэрэггүй хог шаар тэр чинь бисээ 2 өдрөөр үзлээ штэ. Эрс төлөөнийхэндээ явсан. Тэмцэхгүй дуурахгүй ард түмэн бол мөхнөө гэдэг үг байна. Дуурахгүй тэмцэхгүй бид ямар ч амжилтанд хүрэхгүй байгаад байгаа байхгүй шалтгаан нь. Та нар одоо харж байгаа жигэн улс их орны маань тонн дээрэмдэг энэ гэмт хэрэгтэнгүү жигэн манай мафийн бүлэглийнхэн бүгдээр ороод ирсэн Монгол улсад. Монгол улсын хууль үйлчлэхгүй мод эдгээр тэгээд үйлчлэх ямар ч боломжгүй юу? Ингээд байгаад ах юм аа ерөөсөө. Одоо ард түмний дуу хоолой нэгэн зүгтэл баймаар байна гэдгийг иргэн гандамар яриад байгаа шүү дээ бүгдээрээ. Өнөөдөр учир нь өнөөдөр бидний үр хүүхд тийм үү энэ Монгол улс чинь эзэн шүү дээ. Дэлхийд номер 1 орд буюу альцсны орд Монгол улсад байна шүү дээ. Монгол улсын нутаг дэвсгэр буюу Өмнөговь аймгийн хам богд сумд өнөөдөр байна. Даач монголчууд өөрснөө хүртэж чаддаггүй. Харамсалтай нь. Харамсалтай бидэнд юу ч хүртээдэггүй. Зөвхөн Монгол улсад тэр газар алтын наваад, зэсийн наваад өр үйлдвэрлэж байгаа. Өр үйлдвэрлэж штэ, өр үйлдвэрлэж байна. Тэр өрийг нь монголчууд төлж байна. Өнөөдөр өдөр 4-5 эмнэлэг барихаар мөнгийг тэдний навчнуудад хүү төлж штэ. Газар дор байгаа алт хэсгээ өндөр ухуулаад тонон дээрэмдүүлээд өдөр шинэгүй Монгол улс өр үйлдвэрлэж байдаг гэдэг ямар юм бэ тий? Яагаад элбэгдэрж ирэв? Яагаад сайхан бэлэг Монгол улстай эх орондоо ирэв? Энэ цаад учир нь юу юм?
Ирээд өндөдөө гэрээ хилцээр болж монголчууд ноогд ашиг авах болоход ирэхээр өгөхгүй гэж ирж байгаа юм эсрэгээр нь. Эсрэгээр шаардлагуудад боломж олох гэж ирж байгаа надад чи өөр яах вэ? Хийж чаддаг нь хорон санаа, хоёргүй сэтгэл хоёр л байгаа шүү дээ. Өөр юм байхгүй ш надад бодож чаа. Үндэстэн дамсан корпорацид ингээд дэлхийд номер 1 алтны зэсний том орчин миний их оронд байгаад байна шүү дээ. Миний их орны мань баялагийг хаян шалт олгоотонгууд тонол дээрмчи дээр нь гарч суучаад юу ч өгөхгүй байгаад байна шүү дээ хамгийн гол нь. Тэгээд Монгол улс өр үйлдвэрлэдэг шүү дээ хамгийн амар нь. Энэ өр үйлдвэрлэж байгаа энэ юм хийгээд байгаа улсуудын төрийн өндөр албан тушаалтан байсан одоо эх орноосоо оргон зүгтаагаад дайжаад алга болчихсон энэ элбэг дөрж байгаа энэ жимдийн сайхан бэлэг энэ бүх улгаач нь бүгдээр өрөөл одоо яах вэ? Өр үйлдвэрлэдэг шүү дээ надад чи ойлгож байна уу? Эх орныхоо баялагийг харьд өгöd байгаа мөртөө өр үйлдвэрлээд ингээд сууж яадаг улс орон манайхаас өөр байхгүй бах. Одоо жирийн ирэг дээрээ бид нар явмаар байна. Үзэл бодоо илэрхийлмээр байна. Бидэнд наадмдаад хуушуудаад баярлаад ах. Үнэхээр сонирхол алга. Яг надтай үзэл бодолтой иргэн бол хувь чадар бичээд ороод хамтаа эвлэлтэн нэгдээ. Түүнээс энэ отхон сэтгүүл энэ гурав шиг вакуумжаад ойлгоо гэдэг энэ тэмцлийг вакуумжаад ойлгоо хөдлөн гэдэг нэр зүгээд улсын бүртгэлийн газар бүртгүүлчихсэн. Дуртай үедээ энэ улсад ордон руу ордог. Хиний төлөөж байгаа? Бидний төлөөж байгаа шүү дээ. Тэгээд тэр санжийн баяр цэг тулгаачтай мэлгэлцээ гэж гуугаад байж байгаа. Танд алдан бичиг хөргүүлээ гээд. Өнөөдөр Монгол улс алт зэсээ өгөө хамаг баялгаа тавь туучаад өөрснөө өр үйлдвэрлээд байж байгаа улс манайхаас өөр байхгүй шүү дээ. Яг сайхан галтай цогтой залуус эвлэн нэгдээд бид ингээд эх орныхоо төлөө бид өөрснийгөө төлөө тэмцэж байгаа шүү дээ. Үнэхээр өөр юмд би тэмцэлд уриалаад би энэ Монгол улсад өмнө саманд уриалаад янз бүр гээд ахын байхгүй. Бид нар уян гавгаа мавгаа шиг би хотлаагаасаа бүлтрээд Монгол хувьсгал та нар хувьсгал хийж чадчихгүй заа юм уу маангуудаа заа ёо. Би хийчихээ уян гавгаад хувьсгал ирээд солиороод байгаа. Бүр өдөө атгсан. Тэгээ яг ингээд тэмцээд явъя барья гэж ёстой газарлаа явахаар энэ улсад сүүлдээ авчиж тутаад алга болчихно явахгүй өөрснөө. Учир нь энэ шүү дээ. Өнөөдөр бид наадамдаад баярлаад зингээд эх орон бүтэн байхад бид нар хэдэн 100 жил наадам баяр наадам үзнэ. Учир нь энэ эрүүгийн гэмт хэрэгтэнгүүд энэ гэрээ контрактыг хийсэн гэмт хэрэгтэнгүүд чи одоо эх оронд айдсгүйцгүй ирж штэ. Энэ улсуудын Монголын ард түмэн нэгэж Монгол улсын хууль ёсны байгууллага онгоцны буудлаар богдно нэх ёстой шүү дээ уулна. Яагаад нэхгүй байгаа? Шалтгаанаа тайлбарлах хууль зүйн сайдаа. Ерөнхий сайд учрлаа. Ямар учраас шалтгаанаар энэ улсууд эх орондоо ирээд хөл тавиад хууль ёсны байгууллагын мэдүүлэг авахгүй байгаа. Энэ улсын эзэст нь эдбэгдээд сайхан бэлэг биш. Энэ улсын эзэст нь Монголын ард түмэн бидний үр хүүхэд. Яагаад дөрвтэй ажлыг дөрвтэй хөдлөхгүй байгаа? Гэхдээ саяхалыг эвслэний асуудал зүйд болоод сошиалэр боо юм болоход одоо хууль зүйн ерөнхий сайд нь үүрэг өгөөл хууль зүйн дотоод хэргийн сайд амар сайхан та ажлын хэсэг мэсэг гарлаа марлаа гэсэн яасан одоо? Тэр ажлын хэсэг ямар үе шатандаа яваа? Байхгүй.
Хэлбүүдээр сайхан бэлэг хоёр бол энэ Монгол улсад асар их хор хохирол өчрөөсөн эрүүгийн гэмт хэрэг хөтөнгүүд. Үндэстэн дамсан корпорацид энэ улсууд ой хамаг боломжийг олгосон. Санжийн баяр, Сангжийн баяр зүгтнаар энэ хоёр хам хэрэг шүү дээ, ойлгож байна уу? Ийм хогийн хулгайчуудыг одоо хуу шүүхийн байгууллага шалах болоогүй мó? Шалахгүй мó? За манайхын 2 шилдэд гэж манайхаа төхөө үнэхээр хаяг явахгүй байгаа тань. 50,000 дагчтай улсаа гандмархан баярлсан. Таатал баярлж байгаа шүү дээ. Байнга үзлэг, байнга ширэлдэг иргэдэл би баярлж байгаа. Өнөөдөр 50,000 дагагчийн 0.1 буюу өнөөдөр 500 хүн энд орж ирэхгүй нэгэ та нар боддоо нэг хүн. Орж ирэхгүй шүү дээ үнэхээр. Өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгтэнгүүдийг өнөөдөр байх ёстой газар 461-р байх ёстой шүүгэн шийдвэргүйс хорих байгуулах штэ. Энэ гэмт хэрэгтэнгүүд яагаад энэ улсын хооронд ингэж чөлөөтэй яваад байгаа новшнууд вэ? Монголын ард түмний Монгол улсын хуу шүүхийн байгууллага засгийн газраар хамт оромжиж ш над чинь тийм биш үү? Үгүй юу? Одоо тэгээ яах ёстой? За ямар ч иргэн гандмар 7 сарын 20-нд явах үзэл бодол хэвээрээ байгаа шүү. Тэгэд хамт явах хэрэгтэйг нэгдээд явна шүү. Хамгийн гол нь бид өнөөдөр олоолаа байх ёстой, хүчтэй байх ёстой, бид мундаг байх ёстой шийдмээр байна. Нэгдэх ёстой бүгдээрээ.